Сайн байцгаана уу. Ингээд миний Сөүл хотын 2 дугаар дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн Сөүл хотын төв талбай, Сөүл хотын номын сан, Сөүлийн хотын захиргаа, Gyeongbokgung Palace, за тэгээд хид хідэн сонирхолтой зүйлүүдийг үзэх болно. Дээрээс нь Сэжун хааны музейг үзье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За автобусын буудлын дээр ирээд ямар автобусан суух вэ гэд хайгаад үзчихэл 4 төрлийн автобус Сөүл хот явт юм байна. 4 өөр өнгөтэй, 4 өөр маршруттай. За тэгээд улаан автобус нь хот хоорондын, шар автобус нь тойрог замын, ногоон нь бол дүүрэг доторх богино зайд явдаг. Цэнхэр өнгийн автобус нь хотын захаас хотын төвлөө, хотын төвөөс хотын зах руу явдаг тийм урт чиглэлийн автобусууд байдсан байна. За тэгээд би одоо хотын төв явах гэж болохоор Цэнхэр өнгийн автобусанд сууна. За яг манай энэ гэрээс бол 302 гэдэг номерыг авах юм байна. За ингээд автобусанд нэлээд яваад үзлээ. Тэгсэн чинь солонгосчууд ер нь хоорондоо ярихаас илүү утас оролдох нь их юм аа. Тэгээд хараад үзсэн чинь автобус болгонд ийм Wi-Fi router байт юм байна. Wi-Fi-тэй онцтой утсаа оролдолгүй яах вэ? За хотын төвд ирлээ. Хотын төв талбайгаас Сөүл хотын аялал үргэлжилж байна. Энэ саарл байшин бол хотын номын сан, хойно байгаа шилэн барилга бол хотын захиргаа байгаа. Монголын хотын захиргаа чинь Улаанбаатар их чинь хангар ордон гэж байдаг. За энэ урт нь ийм өндөр барилга байдаг. За тэгээ энэ ногоон зүлэг бол Сөүл хотын төв талбай гах нэ. Урд нь ийм театрын маягийн тийм тайз байдаг. Тэр нь хаяа арга хэмжээ болд юм байна. Тэгээ манай Сүбаатын талбай дээр болдог шиг арга хэмжээнүүд болдог юм шиг байна. Тэгээд усан оргилууртай, тэгээ эргэн тойрон бүрхсэн ийм бургаснууд модтой. Энэ моднуудын цаана нэг музей байдаг гэсэн. За тэгээд тэр та нар харж байгаа ногоон өнгийн Цэнхэр өнгийн автобус байгааз. За энэ ч одоо нэг сонирхолтой зүйл байх чинь. За очиж өдөр үзье. 217 days 8 цаг 32 минут 7 секунд гинэ. 217 өдрийн дараа. Санчлаа. Энэ чинь Пьончан 2018 он гэсэн олимп болох хугацаа байна шүү дээ. Тэгэд хизээ эхлэх тухай мэдээлэл байгаа юм байна. Тэгвэл одоо бүгдээрээ ойртод уншаад үзье. Гой сонирхолтой юм байна. За 189 өдөр 8 цаг 31 минут 25 секундын зала 100-ны өвлийн Пьончаны олимп эхлэх гэж байгаа юм байна. За бүгдээрээ Seoul Citizens Hall орё. За энэ бол Сөүлийн иргэдийн танхим гэж орчуулагдана. Гэхдээ Сөүл иргэдэд зориулсан юм урлаг соёлын юм сонирхолтой газар байна. За одоо энэ хаалгаар ороод үзье. За одоо бид нар яг одоо газар доор одоо B1 давхарт байгаа. За нэлийн том хэмжээтэй газар байна шүү. За энд олон орны хэлээр тавтай морил гэсэн утгатай үгнүүд байна. Тэгээд миний яг зүүн талд энэ тавтай морил нөгээд монголоор бичсэн байна. Ямар гоё юм бэ? Монгол хэлээр бичсэн байна. Энэ дэр Симэн Жон Ушин Горе Хёнон хамны дагнаа солонгосоор англиар бичсэн байна. Бусад хэл нь бас сонирхолтой байна. Орс, Морс, Араб, үсэг харагдаж байна. Тэгээд эндээс бол би тэр welcome гэдэг германаар хэлснийг ойлгож байна. Бусдыг нь бол ойлгохгүй байна. За энэ ингээд макет дээр одоо бидний дээр байгаа барилгуудыг харуулж байна. Наан байгаа энэ зүлэг одоо төв талбай. За тэгээ Сөүлийн үндэсний номын сан. За тэр цаана гоё гэрэлж байгаа шилэн барилга бол одоо Сөүл хотын захиргаа байгаа. За одоо хэдэн минутын дараа тийшээ гарч үзнэ. Ингээд гоё гэрэлтдэм байна. За ингээд янз бүрийн ингээд музей үзрүүдийг үзэхээс гадна энд хамгийн гоё хэсэг нь юу вэ гэвэл Сөүл хотын анхны тойрыг харж болох юм байна. За энд ингээд жоохон хүүтэн танхимдаар ингээд газар доор ингээд хүний хөл хүрх хэрэггүй тэнд ингээд анхны тойрыг харуулж байна. Тэгээд энэ нэстэ айгуу сонирхолтой хэсэг байна. Одоо ингээд бүгдээр анхны тойрон дээгүүр шилэн дээр нь явцгаая.
Энэ ингээд та нар сайн харуул энэ чулуунууд нь ингээд дээр үеийн хашаанууд байна. Явган үний замын одоо хашаанууд байна. За энэ ингээд ийм яг дээр үеийн чулуунууд нь ингээд одоо хотл ингээд хатгалж яадаг их гоё юм аа. Уг манай Улаанбаатар ийм байсан бол бас үзэсгэлэнтэй юм байна шүү. За тэгээ энүүгээр л хүмүүс явж амьдэрдэг гэсэн гэдэг одоо. За ингээд ийм гоё гоё. Яг л одоо солонгос драма олон кинонд гардаг шиг тийм байшингуудын донд ийм гоё чулуун замууд байдаг гэсэн байна гэж боддоо. За ингээд айгуу гоё гэрэлтүүлээд ингээд тавьсан байна. За энэ хан дээрх юм амар анхаарал татаад байх чинь анхны одоо хотын төвийн хэсгийн ер нь л ийм чулуунууд байсан юм байна. Тэгээд энэ дундор гудамж гэж нэрлэх юм байна л да. За тэгээд энэ бол ёстой айгуу гоё үзүр байна. Энэ болгоныг ингээд чулуунууд нь одоо л ингээд байж чаддаг гоё юм байна шүү. Тэгээд энэ бол газрын давхаргын судалгаа тэр үед иймэрхүү газартай байсан юм байна л да. Хөрсөн одоо л байна. Сонирхолтой. За ингээд бүгдээрээ сүүлийн хотын захиргаал оръё. За сүүлийн хотын захиргаал одоо хүн болгонд нээлттэй байна. Орж гарч болно. За энэ ингээд баг нь дагуулад ийм гоё хиймэл биш. Одоо яг жинхэнэ ургамал байна. Би сая гараараа барьлаа. Айгуу гоё. Яг жинхэнэ ургамал ингээд ургуулсан байна. Тэгээд энэ багнаа ингээд гоё чимэглэлсэн. Ингээ олон нийтэд зориулсан юм. Айгуу гоё. Өөрөө баг урлагийн музей шиг тийм байна. За та нар итгэхгүй бол хар заяа. Ургамлынх нь нэр нь байна. Тэгээд яг жинхэнэ ургамал байна шүү. За тэгээд лифтээр дээшээ доошоо гарч үзнэ. За яг хотын захиргааны яг ажилчдын офис руу орж болохгүй. Тэр бол мэдээж болохгүй. За тэгээ энэ бол олон нийтийн хэсэгт ийм гоё шилэн барилга нь ийм төмөр багтай байна. Багнуудтай. За ингээд хүмүүс бас явж л байна. Зугаалаад. За ингээд тэр та нар сайн харж бол тэнд ийм байна шүү дээ. Энэ нь бол яг офисын ажилчдыг бол үнэмшин шалгаж оруулдаг хэсэг байна. За хэдүүл бол яг хүмүүсийн жирийн үзэж болох хэсгүүдийг үзнэ шүү дээ. Тэгээд дээшээ гарч жоохон урлагийн зарим сонирхолтой үзүүрүүдийг үзье. Лифтээр одоо хоцорчлаа. За лифтээр дээшээ гарвал хэд хэдэн давхарлаа гарч болно. Гэхдээ зарим давхарлаа гарах бол 20-той. Яг офис ажилчид бол яг үнэмшин оншол гаргаж болно. За тэгээ Sky Palace гэдэг л гарч үзье. Яг одоо жоохон Сөүл хотыг дээрээс харах юм шиг байна. Sky Plaza Cafe тэдэн цаг гинэ. Ингээд үйлчлэгээний цагийн хуваарууд байгаа байна. Тэгээд энэ бол 11 давхар руу гарах юм байна. 11 давхар баг 10 давхар өндөр барилга юм байна шүү дээ. За одоо ингээд бүгдээрээ дээшээ гарч үзье. Нэлээд хурдан гарч шээ энэ лифт. Тэнд нөгөө дотын төв тал байна. Тэр нөгөө президент гэж зоч буудлын байна. За хотын төв талбай, хотын гудамж ингэж харагдаж байна. За одоо бүгдээр ирчлээ. Энд айгүй гоё юм байна. Одоо ойртод харъя. Ингээ хүмүүс хоол цай ууж болох юм байна. За энэ дээр самбар дээр ингээд өнгө цаасан дээр ингээд хүмүүс айгүй гоё тэмдэглэл үлдээсэн байна. За энэ дээр би ч бас одоо Сөүл хотын аялалд өнгөж эхлүүлж байгаа учраас энэ цаасан дээр бичье. За юу гэж чигээ. За мэдээж одоо Сөүл хотын аяллаа бичье. Сөүл хотын аялал гэж байгаа. Тэгээд 2 дугаар дугаар болж байгаа D2 бичье. За өөрийнхөө нэрээ монголчээр хичээд үлдээчихье. Айгуу гоё байх бол. Одоо Эрдэм. За тэгээд өөрийнхөө нэрийг бас кириллээр биччихье. Орос хүмүүс харавал намайг таньж мэдээж англиар бичвэл олон хүн харагдана. Од Эрдэм гэж биччихье. Тийм ээ, миний нэр Од Эрдэм. За тэгээд солонгос англиар бичээд үзье. Од дэм. За ингээд солонгосоор бас бичээд сурчсан авьяасаа гаргалаа.
Саяхан бич зурсан. За одоо ингээд үлдээ. За ингээд миний нэр ингээд Монгол очихээр Солонгос хангил үсгээр ингээд үлдлээ шүү. Сөүл хотын аялал сайн болоосай. I like Korean boy гэнэ. AA гэнэ. Инээдтэй. Хүмүүс сонь бичт юм шүү. Cookie was here гэнэ. Ясан сонир юм. За энд юу гэж ин зүрх мөрх саран хээ гэнэ. Бичиг юм олддог багт. За энэ хэсгийг үзье. За хүмүүс янз бүрийн бичиг. Тэгээд энэ самбар одоо зүрх энэ so good гэнэ. Гадаад хүмүүсээс бичсэн биш над чиг. Хотын төв яг хойно барилдаг Gyeongbokgung-ны Palace-лоо бүгдээ очиж энэ бол нэг хааны алдартай ордон байгаа. Монголчууд нэлээд олон одоо очиж зураг авах болсон байт юм байлээ. За тэгээд замд нь Сэжун хааны музейг үзэх төлөвлөгөөтэй байгаа. Тэрийг мартаж болохгүй. Сэжун хаан бол их чухал хүн байгаа. За сүүлийн хотын төвийн гудамж бол нэлээд өргөн замтай. Тэгээд хүн арай цөөхөн. Тэгээ энэ айгүй гой хэлбэртэй бургаснууд байна. Гэт засаа тавьсан. Тэгээ энэ одоо бүгдээрийг гарцаар гарыг. За энэ газрын зураг дээр харж Gyeongbokgung Palace одоо бүгдээ очиж энэ дээр анх буусан. Тэгээ одоо яг орчлонгийн зүгээр бас хойшоогоо явж байгаа. Тэгээ хойшоо явангууд Gyeongbokgung Palace-ийн наахан талд Сэжун хааны том хөшөө. Тэгээ Сэжун хааны газар доорх музей байгаа. За тэгээд нийтүүлээ явж байгаа замдаа Сөүл хотын гудамжийг жоохон хажиглая. Нилийн бетоноор ингээд цулгуу бүрхсэн. Тэгээ хүн амьтан багтай болов бас дээрээс нь айгу өргөн чөлөө байна шүү. Нилээ өргөн замтай. Тэгээ энэ бургаснууд хүртэл сайн гоё. Одоо баг урлагийн музейд байгаа мэт тийм бургаснууд байна. За тэгээ энэ хүмүүс бол их 100 цаг болохоор айгаа нэмхэн хуцалсан явж байна. Тэгээд энэ хүмүүс ер нь их хөвчлээ ингээд сая та нар харсан бол гартаа юм нэг уух юм барьсан байна. Тэгээд солонгосууд ер нь их иймэрхүү юм их барьж явах юм. Тэгээд за одоо ингээд бүгдээрээ замаар явж байна. За Сэжун хааны талбайгаар явж байна. Энд айгаа гоё юм нь юу вэ гэвэл юм нэг агаарч уулдаг систем шиг юм харагдаж байна. Энэ яасан гэсэн үзсэн чинь ингээд чихтэй ус байна. Тэгээд тэгсэн мөртлөө хүүтэй бас энийг 100 ингээд хүмүүсийн их зорчдог гудамжийг жоохон хүүтэн болгоод айгүй гой дулаацуулах биш. Айгүй гой сэрүүцүүлдэг юм ингээд нойтон болчдөг. Тэгээд тэр доор нь хүүхэд халууцсан хүн явбал их гоё юм байна. За энэ Сэжун хааны хөшөөний орд хэд хэдэн гоё юмнууд байна. За энэ бол Сэжун хааны хийсэн үнэтэй хувь нэмрээ харуулж байна. Энэ бол ингээд сансар өгтөрхөг ажилдаг однуудыг ингээд тэмдэглэсэн юм нэг бөмбөрцөг байна. Тэгээд энэ Сэжун хаан маань өөрөө хэд хэдэн юмар алдартай. Тэрний одоо Сэжун хааны одон орны бүтээлүүд байна. За энэ бас цаг уурын бүтээл гэжсэн. Энэ хувин бол ингээд хурд тунцны хэмжээг хэмдэглэдэг тийм бүтээл байгаа. Сэжун хааны хийсэн. Тэгээ энэ бол бас Сэжун хааны нэрийн хуудасны нэг хэсэг. Энэ дотор усны хэмжээгээр хэрэг бороо орсон нэг хэмжээ штэ. За энэ бас одон оронтой холбоотой нарны тусгалыг асаглаад цагийг хэмжих багаж байна. Тэгээд яг өмнөдлөө харуулчвал яг энэ нэг урт дээрийн шохтных нь үзүүр нь хэдэн цаг болж байгааг заадаг тийм гоё бүтээл байна. Энэ бас Сэжун хааны хийсэн уран бүтээл байна. Сэжун хаан маань өөрөө энэ байна. Сэжун хааныг та нар сайн санаж байвал 10,000 воны одоо мөнгөд эсвэртэн дээр байдаг хаан. Сэжун хааны хөрөг тэр байна. За одоо бүгдээ Сэжун хааны хөрөг рүү очие. Сэжун хааны юм цээж зургийг нь айгуу томор тавьсан байна. За энэ бол Богд хааны суудлал гэдэг шиг Сэжун хааны суудлал байна. Модон суудлал нэг иймэрхүү нэлийн том зайтай байна. За энэ бол нэг ятаг байна. Яг Монгол ятаг шиг харагдаж байна. За энд мөн адил дуу гаргах тийм зорилготой Сэжун хааны ийм ордонд байсан зүйлээс музейд нь тавьчихсан байна. За одоо ингээд бүгдээрээ Сэжун хааны
одоо газар дорх музейнээс гарцгаа. Энэ бол музейд бол нэлийн цөөхөн үзмэр байлаа. Яг учраас маш хурдан үзчихэд гарыг. За одоо хамгийн гол нь юу вэ гэвэл яг хойно байдаг Gyeongbokgung паласыг үзсэн. Тэр Gyeongbokgung дээр л айгүй алтартай гоё сүм байгаа. За энэ нөгөө гарыг Way Out гэж шараар тэмдэглэсэн байна. Sejong-ы зураг байна. За одоо Gyeongbokgung л явъя. За саяны Sejong хааны музей бол арай л жоохон байлаа. Энд хүмүүс ингэж жагсаал хийж идэв байна. Бас монголчууд шиг. За одоо бүгд өөрсдөө явъя. За энэ Sejong-ы талбайгаас хойшоо ингэж явахаараа тэр та нар харж байгаа тэр уулын ингэрт наан Gyeongbokgung гэдэг өргөө байна. За энэ өргөөний хамгийн наадлын хаалга нь 3 одоо тийм бөөрийн хаалттай. Тэгээд дээдлэх нь ингээд ийм яг л Аз маягийн дээвэртэй. За тэгээ бүгдээ тийш очиж үзье. Сөүл хотын айл үргэлжилсээр. За ингээд энэ бол яг угаасаа замын хөдөлгөөнд ч гэсэн айгүй нэлийн том өргөнжил байна. Тэгээд одоо хид хідэн чигнэгийн нэлийн олон игнэтэй хид хідэн том өргөнжөлөөнүүдийн уулзаар байна. Тэгэхээр одоо гарцаар гарыг. За энэ Gyeongbokgung-ы яг энэ хаалган дээр ингээд цаг тутам ийм үзүүлбэр үзүүлж яд юм байна. Яг тэр үеийн одоо хаалганы харуулууд шиг ийм хуцалсан хүмүүс ингээд туг бариад одоо яг ингээд үзүүлж. Энэ хараа турист энэ гайдууд нь яг Монгол цамц шиг юм цамц өмссөн байна. Солонгос хамбүгний цамцаа хувилбарыг. За тэр нэг хүн лидер юм шиг аа. Тушаал өгч байгаа шиг байна. Ингээд эргэж хараад. За тэгээд дээр үед яг иймэрхүү хүмүүс байсан гэд бодохоор сонирхолтой юм. Ингээд ингэж харуулад үзүүлбэр үзүүлэх нь гоё юм байна шүү. Одоо манай Богд хааны ордонгийн яг урд нэг иймэрхүү монгол дэлтэй харуулууд байвал бас сонирхол татгал юм байна. За ингээд дохоо өгөөд бүгдээрээ жагсаалаар ээлж солигдох ч юм уу нэг үзүүлбэр үзүүлж байна. Энэ хувцс нь яг бүр дээр үеиг шиг яг кинонд гардаг шиг шүү дээ. Малгай залгай одоо үндсэн зүйл нь тэр тугийн хараа ямар гоё юм бэ. Ингээд бас л хувцс муцаараа бас зэрэг дивэн ялгаатай болтой. За ингээд дараагийн ээлж нь гарч ирд юм байна. Ингээд нөгөө хаалганаас нь. Энд бол цуулчд бол нэлийн их сонирхож байна. За тэр араа бөмбөр ташаад бас л ирүүл энийг үзэхгүй байж болохгүй зүйл байна. За дараагийн ээлж ингээд ирж байна. Одоо Монголын хөндөд харуул шиг ингээд тугаа ингээ гоё барьсан жагсаж байна. Тэгээд энэ одоо харуулын зүүн талд нь ингээд сэлэн байж идэм байна. Одоо мэдээж одоо хулгайгаар энэ хааны ордон руу орох гэж завдал сэлмээр шууд тасвардан. За энэ хараа хоёр ээлжний өдөрдөгчний хоорондоо одоо за гарсан зөрчил байхгүй гэсэн утгатай үг солилцож явах шиг байна. Одоо би солонгос хэл сайн мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Солонгос хэл сайн мэдэхгүй учраас сайн мэдэхгүй байна. За тэр араа тэмдэглэл хөтлөж байгаа юм уу яаж байгаа бүү мэд. Тэгээ сахал махал нь яг шүү харж байна та нар. За тэр албан ёсны юм уулзалт хийгээд ингээд ээлж солигдож дууст юм байна. Нэг ээлж нь бол буцаад хааны ордон руу ордог. Нэг ээлж нь хааны ордны хаалган дээр ингээд зогсож идэг. Хааны ордны угаасаа хашаа нэлийн өндөр болохоор хашаагаар хүн бол давж орно гэсэн юм байхгүй байна. За ингээд үзүүд дуусны дараа энэ зогссон үзэгчд орж гарах боломжтой болно.
тэгээд хотын төвийг энэ удаагийн дугаараар үзлээ. Бас Gyeongbokgung гэдэг гоё хааны ордонг үзлээ. За дараагийн дугаар хүртэл баяртай.